2 дугаар дэвтэр Эдрид цагийн бичээс 8 дугаар бүлэг Жааламын төгсгөл. (1921) оны эцсээр дотоодыг хамгаалах газрын дарга Балдандоржийг Жанжин Сүхбаатар дууджээ. Балдандорж Жанжины өргөнд ороход Нанзадбаатар, Дугаржав Бэс болон хэд хэдэн ардын журам цэргийн дарга нар байлцаж байв. Сүхбаатар: өнөөдөр бид баруун хязгаарын нөхцөл байдлыг хэлэлцэж, Жаалам, Дамби Жанцангийн асуудлыг хэрхэх вэ гэж ярилцахаар цуглав. Нанзадбаатар та байдлыг илтгэнэ үү? Гэхэд Нанзад: Жааламыг 1914 онд Богд хааны хүсэлт болон Оросын Николай хааны зарилгаар баривчлан Оросд цөлсөн билээ. Гэтэл тэрээр Оросын хувьсгалын дараа цөллөгөөс оргон гарч дахин баруун Монголд буцсан ирсэн. Богд хаан түүнийг дахин баривчлах шийдвэр гаргасан боловч тэрээр Алтаан цаадах говьд шарх улсны Баянбүрдэд Баянбулагт өөрийн цайз барьж хэнийг ч халдаахгүй байсаар өдийг хүрлээ. Тэрээр ойрдын улс байгуулах бодлого барьж үе мэдээ дуулцсаар удав. Жалхан цудагтыг ардын засгийн газрын ерөнхий сайдаар томилсноос хойш баруун хязгаарт Дамбижагийн нөлөө эрсэхэслээ. Дамбижаныг төв засгийн газраас болгоомжилж эхэлсэн тул Шинжааны Хятад амбантай холбогдсон баруун Монголыг тусгаарлан тусдаа улс байгуулах бодлого явуулж буй ихээхэн төвөгтэй болж буй мэдээтэй байна. Иймээс түүнийг баривчлан устгах хэрэгтэй гэж үзэж байна. Гэхэд Сүхбаатар Дамбижанцан Монголын баруун хязгаарыг таслах санаархал гаргаж улсын эсрэг урвсан хулгайн хэрэг болж хувирч байна. Энэ талаар бид Улаан Оросын цэргийн удирдлагатай ярилцаж тэдний дэмжлэгийг авахар болсон. Кануковын халимаг морин хороог бидэнд туслуулахар өгөхөр болсон. Гэхдээ энэ хязгаар нутагт тэрээр ихээхэн нөлөөтэй болсон хүн тул шууд цэрэглэн халдах нь баруун хязгаартаа дайдаж олон хүнийг цаашлуулах аюултай тул байлдааны ажиллагаа явуулахад төвөгтэй байна. Мөн автономит засгийг устгаснаас хойш Дамби Жанцан баруун хязгаарт Хятад цэрэгтэй тэмцэн байлдаж байсан тул шууд гамин цагааны үлдэгдэл гэж хэлэхэд хэцүү. Хэдийгээр тэрээр баруун Унгэрэнтэй холбогдох гэж оролдож байсан ч Унгэрэн түүнээс цэрбэд харилцаагүй ч бас нөлөөлж байна. Иймээс шууд байлдан дайтах нь оновчгүй тул гиндүүлэн устгах нь зөв гэж бид үзлээ гэж Балдандорж. Хэрв тийм боловоос Дамби Жанцанд халдах арга замыг сөвөгчлөн олох хэрэгтэй юм байна. Баруун хязгаарыг тогтнуулах сайдын албан тушаал амлан итгэлийг нь олох нь зүйтэй босуу. Хэмээхэд Сүхбаатар: таны санал зөв. Ховдын сайд Гомбичин гайхан эргэлзэж магадгүй тул би түүнд биечлэн захидал бичнэ хэмээжээ. Жанжны өрөөнөөс гарч явахдаа Балдандорж Нанзадбаатараас: Гомбичин ховд томилдгийн учир юусан бэлээ? Зүүн хязгаарт нөлөөтэй хүн бишсэн билүү? Хэмээн асуухад Нанзадбаатар: харин зөрүүлж томилсон зөв бодлого юм биш үү? Дамбижа баруун хязгаарт хэд нөлөөтэй болчиход асуудал үүсгээд байна шүү дээ. Түүнтэй адилаар Гомбичингүн зүүн хязгаарт нөлөөлөд байвал бас амаргүй дээ. Зүүн хязгаарт ч байдал тийм амар бус хэвээр л байгаа шүү. Хэмээн хариулжээ. Хэд хоногоос хүрээнээс мурдсан тусгай ангийнхан баруун хязгаарыг зорин явахдаа ардын засгийн газраас Дамби Жанцан баруун хязгаарын сайдаар томилох гэж яваа гэсэн цуу тарааж явлаа. Замда халимаг морин хорооны дарга Кануков Балдандоржоос Дамби Жанцангийн тухай сонирхон элдвийг шалгаж яв. Балдандорж ярихдаа: Дамби Жанцан бол Астраханы халимаг төмөр санаавын гэрд 1860 онд төрсөн хүн. Багдад олон нуурын датсанд шавилан сууж байгаад Ласын Бревенхийд гомон датсанд шавилан сурч байсан гэлцдэг. Хамт сурч байсан нэг ламыг алсан хэрэгээс болж хийдээс хөөгдөж шар шувталсан гэдэг. Хожим Жанжа худагтын өргөөнд зурхаачаар ажиллаж байсан ч гэж дуулддаг. 1890 оны үеэс баруун Монгол амар санаагийн хойд дүр гэсэн цуурхал таран орж ирсэн. Ялгуулсан худаг, жалханц худагтнаар түүнийг дэмжиж байсан нь Манжин амбаныг түгшээж Дамби Жанцыг баривчлан Хягтад суух Оросын хилэн комиссарт хүлээлгэн өгсөн боловч төлөвлөгөө буцаад ороод ирсэн байдаг. Оросууд баривчлагдсан түүнийг удалгүй тавиад явуулчихдаг байсан нь баруун Монголын байдлыг дамжуулан тагнах боломжтой ч холбоотой байж магадгүй юм. Оросын эрдэмтэн Козловын экспедицэд хөтчөөр явж төвд рүү очиж байсан гэнэлээ. 1910 он
Монголд иргэн орж иж дөрвүүд, торгууд, урайнхаа залуусыг урайлан дагуулж ховдын хэрмийг довтлон эзлэхэд чухал хувь нэмэр оруулсан хүн гэж. Кануков ихээхэн сонирхож ховдыг чөлөөлөхөд бодтой ямар хувь нэмэр оруулсан юм бэ гэж асуухад Балтанд орж Дамбижа баруун монголчуудын дундаас 5,000 гаруй цэрэг татаж ховдын хэрмийг дайрахад оролцуулсан. Түүний энэ гавьяаг үнэлж Богд хаан баруун хязгаарын олон монгол аймагуудыг дагуулan тохинуулах сайд Эрдэнэ бишрэлд үнэн хүчит төгөлдөр Номон хаан ноён хутагт цол хайрлан шагнаж ховдын хязгаарт хошуу таслан өгсөн. Засагтхан аймгийн Улаан хэмээх газарт Дэчин Равжаалын хийдийг байгуулж эхэс дээдсийн талархлыг хүртэж жаа багш гэж авгаалах болсон юм да. Энэ хийд дэг жаяг нэлээд чангатай тул нутгийн олны ихээхэн талархлыг хүлээсэн. Сургууль байгуулсан, газар тариалан эрхлэхийг дэмжиж тусалсан. Сайн үйлдвэрийн адуу өхөр Оросоос авчирсан гэд олны талархал хүлээх зүйл бас чамгүй хийсэн. Гэхдээ лалын шашинтнуудад хэтэрхий хариг сандаж малын хулгай хийсэн хасгийг амьдаар нь өвдсөн Орос худалдаачныг барьж тамалсан зарим монгол ноёдыг хороосон гэд догшин хариг сарааж бас алдаршсан да гэж. Кануков Оросууд түүнийг яагаад баривчилж бас яах гэж буцаасан юм хэмээн асуухад Балтанд орж Жааламын харгислал баруун хязгаарын ноёдын бухимдлыг төрүүлээд байсан тул түүнийг хүрээнд дуудах гэж Богд хаан оролдоход очоогүй юм билээ. Иймээс Богд хааны хүсэлтээр Оросын Николай 2 дугаар хааны зарлиг гарч Сибирийн 41 дугаар буучийн хорооны зуутын дарга Булатов цэргийн хамт ховдод очиж баривчилсан гэдэг. Хатанбаатар Магсаржавын цэрэг ховдод байсан боловч Богд хааны зарилгаар Орос цэргийн эсрэг хөдлөөгүй юм билээ. Тэгэд Якутсагт цөллөгөнд байж байгаад 1917 оны хувьсгалаар чөлөөлөгдөж Монголд буцаж ирсэн юм да. Харин энэ удаа аюулгүй байдлаа бодож Шархулсны бүрдэд Баянбулаг гих газар цайз барьж суурьшсан. Автоном зэтвэрийг устгасны дараа хятадуудыг эсэргүүцсэн чамгүй сайн байлдсан юм билээ. Баруун Унгэрэнтэй холбогдох гэж оролдоо. Харин баруун Унгэрийн Дамбижаг аюултай хүн гэж үзээд харилцсан. Тиймээс баруун Монголд байсан цагаантнуудтай Дамбижа холбогдоогүй юм хэмэв Кануков. Баруун Унгэр нь яагаад Дамбижагаас болгоомжлсон юм бол гэж асуухад Балтанд орж 1912 онд ховдыг чөлөөлөхөд Дамбижа оролцож түүний тухай яриа хөөр Оросуудын дунд ихээхэн тархсан билээ. Баруун Унгэрийн дагуурт байхдаа Дамбижагийн тухай яриаг сонсоод түүнийг амилсан бурхан гэж итгэж хүчин зүтгэхээр зэрэгээс хүсэлтээрээ халагдсан ховдод давхиж ирсэн билээ. Түүнийг Дамбиж анцангийн цэрэгт зүтгүүл Монголын дотоод хэрэгт оролцсон болно хэмээн болгоомжилсан ховдын консул хамгаалтын цэргийн орон тооны бус офицероор ажиллуулсан билээ. Тэрээр хагас жил ховдод алба хашихтаа Дамбижаг хувилгаан биш харгас этгээд гэж үнэлсэн тухайга хамт алба хааж явсан офицер Резүүхэнд ярьсан байдаг. Тиймээс 1920 онд орж ирснийхээ дараа Дамбижатай харилцаагүй юм билээ. Зарим баруун аймгийн ноёд ярихдаа Дамбижа өөрөө баруунд итгэлгүй байсан, Хатанбаатар Магсаржавт загтал бичиж цагаантны эсрэг цуг тэмцгийг урайлан байсан гэлцдэг юм гэж өгүүлжээ. Хүрээнээс гарсан морднууд Улаастаагаас гарахын өмнө Шарх улсны бүрд рүү элч зарж баруун хязгаарын сайдар тохоон томилох асуудлаар ардын засгийн газрын элч нарыг хүлээж авахыг Дамбижагаас хүсжээ. Түүнийг ардын засгийн газрын баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилох гэсэн цуу яриаг өмнө нь хангалттай сонссон Дамбижа ардын засгийн газрын элч нарыг хүндэтгэлтэй хүлээн авчээ. Шарх улсны бүрдэд ирсний маргааш дугур байс баруун хязгаарын газрын зураг дээр тодотгон ярилцах зүйл байна хэмээн Дамбижаг зочны гэрт урьжээ. Дамбижа гэрт орж ирэхэд урьдчилан тохирсны дагуу зэрэг даш түүний өмнө сөхрөн унаж ажис өхийг гуйм мөрөв. Дамбижа сэтгэл ханамжтайгаар хоолоогоо засаад майн уншиж адис өхөр гараа сунгахт нь даш гараас нь гинтгэн бариад авлаа. Галын дэргэд сууж байсан дугур байс нөгөө гараас нь шүүрэн барьжээ. Гайхан цочсон Дамбижа та нар юу болж байна хэмээн дуу алдахад Нанзадбаатар түүнийг шууд буудан хороожээ. Дамбижаг нас барсан гэж хүмүүс итгэхгүй байж мэдэх тул түүний толгойг тастан авч Улаастан гудамжинд шондөлгөн олноо харуулжээ. Дамбижагийн толгойтой холбоотой айдас хүйц дагуулсан цуу яриа олон жил хүмүүсийн дунд явсан. Түүний толгойг хүрээнд авчирсан өдөр Жанжин Сүхбаатар нас барсан нь олны дунд яриа хөөрэ гаргахад хүргэсэн тухай Оросууд тэмдэглэн үлдээжээ.
Дамбижагийн тухай дуртатгал бичсэн Польш эрдэмтэн Осендовский 1921 онд хүрээний зурхаач лам Унгарын түүнийг дуудахаар ирэхэд нас барна гэж зөвгөнсөн тухай номондоо бичсэн байдаг. Гэтэл 1945 онд Германы армийн дислэгч фон Унгарентэй уулзсны маргааш нь Осендовский гэзсний төвжирлээр нас баржээ. Дамбижагийн толгойг Оросд авч утсан Монгол эрдэмтэн Казакевич 1937 онд Японы тагнуул хэмээгдэн хэлсээр цаазлагдсан байна. Дамбижагийн тухай судалгаа хийж байсан Орос эрдэмтэн Якимов Лапн нарч эх орны дайны эхний өдрүүдэд алагджээ. Дамбижагийн зургийг авч тухайн цагийн хэвлэл тавьж байсан Орос худалдаачин Бурдуков мөн л хэлмэгдэн баригдаж 1943 онд хорих лагерт нас барсан аж ахуй. Учир битүүлэг түүхтэй домог таамгаар бүрхэгдсэн энэхүү халимаг эрг ийхүү хорвоогоос талин оджээ. Түүнийг бичлэн сайн мэдэх дэлгэв хотогт энэ хүний тухай дурсахдаа түүний тухай жинхэнэ үннийг хинч үл мэднэ гэж бичсэн байдаг. Чанкашигийн бухимдал. Өмнө зүгт Гуанжаод хүчрэгчиж буй Гоминда намыг Хятадын хувьсгалын нэгэн томоохон хөдөлгөгч хүчинд тооцсон зөвлөлтийн хүн тэдэнтэй харилцаа холбоо тогтоон цэргийн боловсон хүчнийг бэлтгэж өгөх цэрэг зэвсэг санхүүгийн тусламж үзүүлэх замаар милитарист генералуудын эсрэг тэмцүүлэх, хувьсгалд тэмцэлд оруулахыг чармааж байна. Энэ ажил Монголын асуудал маргааны сэдэв болсоор байлаа. 1922 оны 11-р сард Гоминда намын дарга Сун Ятсен Чичээрэнд загтал илгээж Орос Хятадын баг хуралд Монголын төлөөлөгчдийг оролцуулахыг эсэргүүцсэн Монгол тусгаар тогтнолоонд зарласан нь зөвлөлт Оросын зүгээс Хятадын дотоод хэрэгт оролцсон хэрэг гэж үзэж буйгаа илэрхийлж байлаа. 1923 оны 1-р сард Чичээрэнтэй уулзаж зөвлөлт Хятадын хамтарсан мэдээ гаргахдаа Сун Ятсен Монголын асуудлыг дахин хөндлөн тавилаа. Сун Ятсен нөхөр Чичээрэн зөвлөлт Оросын зүгээс гадаад Монголд явуулж буй бодлого манай намын нөхдийн сэтгэлийг ихээхэн түгшээж байна. Шин зөвлөлт улс хаант Орос улсын империалист бодлогыг үргэлжлүүлэн зах хязгаар нутгийг эзлэн төрөмгийж байна гэж бид үзэж байгаа юм гэхэд Чичээрэн нөхөр Сун Ятсен бид Монголыг Хятадаас бүрэн мөсөн салгах империалист бодлого явуулахгүй. Энэ талаар манай байр суурь хэвээр байгаа. Харин монголчууд Хятадын милитарист генералуудын төрөмгийлэлд бухимдан өөрийн хэрэгэн өөрсдөө мэдэх эрмэлзлийг буруутгах аргагүй юм хэмээжээ. Сун Ятсен Монголын талаар империалист бодлого явуулахгүй гэдэг сайн шалтгаан. Гэтэл Монголын нутагт Оросын цэргийн ангууд байсаар л байна. Энэ цэргийг гаргавал зөвлөлт Оросын яриа үнэн гэдгийг Хятадын олон нийт харах билээ гэж шахахад Чичээрэн бид цэргийн гаргаж болох боловч Чингисийн тохиолдолд милитарист генералуудын гарт Монгол орж энэ нутгаар дамжуулан та бүхэнд хүргэж буй тусламж дэмжлэгийг явуулахад бэрхшээлтэй болно шүү хэмээн сануулснаар өнгөрчээ. 1923 оны 9-р сард Гоминданы төлөөлөгчдийг генерал Чанкаши тэргүүлэн Москвад айлчиллаа. Энэ удаагийн айлчлалаар зөвлөлтийн цэргийн сургагч нарыг авах, цэргийн сургуулиудад суралцж буй хүмүүсийн тоог нэмэх зэрэг асуудлаар яриа хэлэлцээ явагдахын хажуугаар Монгол Шинжааны асуудал хөндөгдөжээ. Чанкаши Коминтерны нэрд удирдагчдын нэг дэлхийн социалист тасралтгүй хувьсгалын онолж Лев Троцкитой уулзахдаа Монголын асуудлыг хөндлөн тавьжээ. Троцки Монгол орн тусгаар тогтносон улс болохыг хүсэж байгаа юм. Хэрэв та бүхэн Монголтой хамтран нэгдсэн фронт байгуулахыг хүсэж байгаа бол тэднийг эзэг нэхгүйгэн ойлгуулж ах дүүгийн эсвэр хандах хэрэгтэй гэж хариулсанд Чанкаши ихээхэн бухимдаж хэрэв Монгол орн тусгаар тогтнохыг хүсэж байгаа бол өөрийнхөө хүлээн зөвшөөрөх бос бид хүлээн зөвшөөрч тусгаар тогтнолыг нь олгох ёстой биш билүү гэж хэтэрлэв. Уулзалтаас гараад бухимдлан арилаагүй Чанкаши Сун Ятсенд загтал бичгтээ Оросууд Монголыг өөрийн улс төрийн системийн нэг хэсэг гэж үзэж байна. Ер нь эд нарын интернационализм дэлхийн хувьсгалын тухай яриа нь өөр л нэртэй болохоос биш кайзерийн империализмаас ялгагдах юм алга гэж бичжээ. 1923 оны 9-р сард зөвлөлт Орос улсын гадаад хэргийн ардын комиссарын орлогч Лев Михайлович Карахан Хятадын гадаад яамны сайд Ван Жинтинтэй уулзаж хэлэлцээ хийхэд Монголын асуудал дахин хөндөгдөжээ.
Энэ тухай зөвлөлтийн гадаад хэргийн ардын комиссариатын газраас Москвад суугаа элчин сайд Даваагүнд мэдэгдэхтэй. Сайд Карахан дундад улсын төлөөлөгч Ван Луга уучраад гадаад Монгол өөртөө эзэрхэх эрхийг дундад улсын хэмжээтэй эзэрхэх лүгэ хамт хүлээн авахар хэлэлцээ нээхийг зөвшөөрөх буйзаа хэмээн хэлсэн дор төлөөлөгч Ван дундад улс Монголд өөртөө эзэрхэх эрхийг өгөхийг зөвшөөрөх буй хэмээжээ гэжээ. Даваагүн хүрээнд захиргаан явуулж зааварчилгаа авсны дагуу ардын комиссар Чичээрэнд бараалхав. Даваагүн эрхэм нөхөр Чичээрний өдрийн амгалан айлтгая. Саяхан танай газраас хэмжээтэй эзэрхэх эрхийг зөвшөөрч Монголд өөртөө засах эрх олгох нөхцөлөөр хэлэлцээ нээх тухай мэдээснийг сонсоод манай ардын засгийн газар хэрдэхийн цочив. Манай монголчууд дундад улсын хэмжээтэй эзэрхэх эрхийг хэрхэвч хүлээж чадахгүй болсныг та бүхэн сайн мэдэж буй. Манай ардын засгийн газар дундад улс руугаа найрамдан харилцахыг эрхэмлэх боловч манай улсыг тусгаар улс болохыг хүлээн зөвшөөрч Сүүшүжааны харгас зэргээс учирсан хохирлыг бүрэн төлж өвөр Монголын чуулгануудад өөртөө засах эрх олгож энэ бүхний талаар зөвлөлт Оросын төлөөлөлтөөр хүрээнд яриа хэлэлцээг нээх аваас хүлээн зөвшөөрч болно гэж үзэж байна. Хэмээсэнд Чичээрэн манай улс 400 сая хүнтэй хятад улстай найрамдахыг туйлын чухалчилж байгааг эрхэм элчин сайд болгон хүрээнд байгаа нөхдөд уламжилно. Таны сайн хэлсэн 5 занлаар хэлэлцээ хийн гэвэл дундад иргэн улсын тал хүлээн авахгүй. Манай орнуудын харилцаа бодлиантай хэвээр байсаар байх болно шүү дээ. Болгар нь Туркийн хэмжээтэй эзэрхэх эрхэнд байвч гадаад орнуудтай чөлөөтэй харилцсан хэвээр байна. Төвдөж гисэн хятадын хэмжээтэй эрхэнд байгаач бусад улс оронтой харилцсан хэвээр байгаа зэргийг харгалзан дундад иргэн улсын хэмжээтэй эзэрхэх эрхийг хүлээн зөвшөөрч харилцаагаа дэвшигдэх нь зөв хэмээн бодно гэж хариулв. Даваагүн учирлангуйгаар олон өргөгдсөн 10 дугаар он олон монголчууд хувьсгал хөдөлгөөн хийхдээ хятадын эзэрхэг этгээдийн савраас гарахын төлөө амьд үе тэмцсэн билээ. Хэрв иргэн хятадын мэдлэлд орно гэвэл жоромт нөхдийн эхэлсэн үйл бодилж олон түмэн ардч биднийг буруутгах болно. Зөвлөлт Орос улс эрх биш үүнийг харгалзахыг хүснэ гэж өгүүлээд ёслон гарч од. Үйлсэн нөхцөл байдал сэтгэл зовнсон ардын засгийн газраас Төв хорооны дарга Япон данзан 1923 онд Гоминдан намын их хурлд Гуанчжоу хотно оролцуулахаар илгээж буцах замд нь Бээжин хотно Карахантай уулзуулж зөвлөлт хятадын хэлэлцээний талаар ярилцуулжээ. Бүр богд хаант Монгол улсын үеэс Японд улс төрийн байдлыг тагнан мэдгээр илгээгдэж явсан Аживайн данзан буюу Япон данзан нь Токиод хувийн дэлгүүртэй Харибын хайлаар худалдаа хийдэг ир байжээ. Тэрээр хятад Японы дотоод байдлыг сайтрах гадралдаг байсан бөгөөд Солин данзангийн дэмжлэгээр намын Төв хорооны дарга болсон нэгэн байв. Гуанчжоу хотно Гоминдан намын хуралд суухдаа Сун Яцентай уулзаж Монголын асуудлыг ярилцаад Монголын тусгаар тогтнолыг Гоминданыхан хүлээж авахгүй бүрэн ойлгосон Аживайн данзан Карахантай Бээжинд уулзаж Монголыг тусгаар улс гэж тулгахыг хүссэн ч Карахан хүлээж авсангүй элдв тайлбар тавиад буцаав. Япон хочид Аживайн данзан бүр богд хаант Монгол улсын үеэс гадаад тагнуулын албан зүтгэж хятад Японыг хариуцсан ажиллаж байсан нь дотоодыг хамгаалах газрын даргасан хаян хэрва богдын тагнуулын албаны дарга Баатар захирагч нарын мэдүүлгээс харагддаг. Японы тагнуулч Сатог илрүүлсэн өвөр Монголд мэдээлэгчдийн сүлжээ байгуулж байсан Солин данзангаас хойш Монгол ардын намын Төв хорооны даргаар ажиллаж байжээ. Хожимд үүнийг хэлмэгдүүлэн цаазалсан байна. Хүрээнд ирсэн Япон данзан гадаад яамны сайд Цэрэнд орж сангийн сайд данзан нартай уулзаж явсан ажлынхаа талаар ярив. Япон данзан Гоминдан намын дарга Сун Яцентай уулзаж ярилцлаа. Хятад, Монгол, Төвд, Уйгар, Манж 5 үндэстэн нэгдэж хүчрхэг дундад улсыг байгуулах ёстой гэж үздэг хүн байна. Гоминдан намын 5 өнгөт хэлтэст 5 хошууч ийм бэлэгдэлтэй, ийм учиртай гэж байна. Сайд Карахан хятадтай харилцаагаа сайжруулахын тулд хэмжээтэй эзэрхэх эрхийг ярихаас өөр аргагүй гэж ярьлаа. Гэхэд Солин данзан бухимдаж энэ Оросууд өөрсдийн эрх ашиган бодож биднийг арилжих юм шивдэ гэж дуугаан өндөрсөв. Цэрэнд орж бодлогошронгүй байдлаар эвийг нь олоод улсын тусгаар байдлаа хадгалах юмсан да. Саяхан элчин Любарскид би энэ талаар ярьж
Монголыг хятадын нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөх гэж буй чимээн ард иргэдийн дунд ихээхэн яриа хэл гаргахад хүргэж байна гэж сануулхад цаасан дээр л тэгж бичигдэхээс Монголын нутагт хятад зэрэг орж ирэхгүй. Үнэн хэрэгтээ тусгаар улс л байх юм шүү дээ гэж ятгаж байна лээ. Яаж шохон тусгаар байдлаа хатгалах билээ гэж санаашрав. Япон данзан Ринчин одоо ирээд уулзахад тэрбээр хэрв Монгол зөвлөлт маягийн улс болох ахвал Монголыг хизээж зөвлөлт Орос улс хятадд өгөхгүй. Тиймээс хувьсгалт өөрчлөлтөөн зөвлөлт маягаар улам эрчимтэй хийх хэрэгтэй гэж хэлж байна лээ. Гэж хэлэхэд солин данзан дүрсгэж чи юу ярина вэ? Хүн төрлөختний хөгжлийн замыг алгасан хөгжинэ гэж байдгүй юм. Ленин багшийн сургаалд феодалын замаас капиталын замыг дамжин хөгжиж дараа нь шинэ нийгмийг байгуулна гэсэн гэж оохтын сайдж ярьдаг байсан юм шүү. Гэж зэмлэв. Япон данзан хэсэг дуугүй болсныхон дараа анхын хэргийг сэдсэн журмын нөхөдтэйгөө нэг ярилцах юмсан да. Саяхан сүхчэнжин нас барлаа. Энэ мэтэр цөөрсөөр л байна шүү дээ. Гэхэд солин данзан сүх сүүлийн үед бас сонин айш гаргаж байсан шүү. Өнгөрсөн 5 дугаар сард богдын өргөнд шадар тоглож сархад уучгаад хулгай дээрэм үйлдсэн гэсэн шалтгаанаар улаан цэргийг Монголоос гаргах асуудал тавьж Орос Монголын хооронд асуудал үүсгэсэн. Тэгээд бүх цэргийн жанжинаас чөлөөлсөний дараа бас л сархад хүртсээр л байсан шүү. Гэжээ. Цэрэндэрж сүх сайн залуу байсан. Санаагаар унаж сархад хүртэн тоглож эхлэхээр нь би бас уулзч ахмад хүний ёсоор сануулсан. Залуу хүнд тийм зэргийн алдаа байх л да. Тэгээд ч энэ хүний байгуулсан гавьяаг бодвол ганц нэг удаа сархад хүртснээс болж ажил албанаас нь зайлуулдаг буруу байсан юм да. Гэхэд солин данзан дургүйвтер өнгөөр хэрв сүхийг албанаас нь зайлуулаагүй бол Оросууд буруу ойлгох байсан юм. Тэгээгүй бол бид Орос цэргийг гаргах асуудлыг дэмжсэн болчих гээд байсан шүү дээ. Гэж учралжээ. Энэ үеийн үйл явдлын утга учирыг ойлгоход зөвлөлт Орос улсад болж байсан үйл явдлыг мөн харах хэрэгтэй юм. Ленин нас барж Троцкий Оросын коммунист намын цөөнх болж Коминтерны удирдлага Зиновьевд шилжиж эхэлсэн үеэс эхлэн зөвлөлт улсын гадаад бодлогод Коминтерны нөлөө багасч дэлхийн хувьсгалын онол бүлгэрэн зөвлөлт Орос улсын эрх ашгийг илүү эрхэмлэх гадаад хэргийн ардын комиссариатын нөлөө ихсэн Монголын асуудлаар хятадтай тохиролцох байр суурь бэхжихэд нөлөөлжээ. Мөн Герман, Унгар, Австри, Болгарын хувьсгал гацаанд орж зөвлөлт Орос улс хөрөнгөтний хүрээлэлд оршин тогтнох нь ойлгомжтой болсон байсан нь ч нөлөөлж хятадтай харилцаагаа хэвийн болгох шаардлагад амгайлах боллоо. Мөн Оросын коммунист намд мөрдөгдөж эхэлсэн эвнэгдлийн зарчмыг Коминтерны гишүүн намуудад шууд хэрэглэж эхэлсэн бөгөөд эхний намаар Польшийн ажилчны коммунист нам сонгогдсон. 1923 онд Польшийн ажилчны коммунист намд цэвэрлэгээ хийж баримтны үзэлтнүүдийг тодруулан тэднийг хөөж гаргаснаар Коминтерны гишүүн намуудын доторх цэвэрлэгээ эхэлжээ. Дараа нь Францын коммунист намд цэвэрлэгээ хийж троцкистуудыг хөөнд зайлуулв. Энэ үйл явц Монгол ардын намыг ч дайрах хувь заяатай байлаа. Ван Жинтин Карахантай уулзсны дараа Сун Яцен Чанкайшин нартай уулзаж яриа хэлэлцээнийхэн талаар илтгэжээ. Ван Жинтин Карахан сайдтай уулзаж хоёр орны харилцаа тогтоох тухай асуудлаар ярилцлаа. Тэрээр Монголыг хятадын хүрээнд өөртөө засах хэрэгтэй байлгах асуудлыг хүлээн зөвшөөрч тийм тохиолдолд Тува Уран хайг тусгаар улс байхыг нь хүлээн зөвшөөрөх болцол тавьж байна. Монгол хэдийгээр хууль ёсны дагуу хятадын нутаг хэмээн хүлээн зөвшөөрөх боловч хятадын цэрэг орохгүй байх, хятад иргэд суурьшуулахгүй байх болцол ярьж байна хэмээхэд Чанкайши бухимдан энэ Оросууд хятадын хил хязгаарыг баг багаар эдэн дуусгах империалист бодлого нь хിവэр байна гэж би хэлээгүй юу. Эхлээд Тувааг зөвшөөрвөл дараа нь Монголыг зөвшөөрнө гэсэн үг. Тэгээд өөр Монгол Шинжаан гэд даварч эхлэн шүү дээ гэж уурсан. Ван Жинтин Тува Уран хайг тусгаарлах асуудлыг Карахан тайлбарлахдаа Монголын хятадын нэгэн хэсэг гэж хүлээн зөвшөөрвөл Тува Транссибирийн төмөр замын буфер хэсэг байх болно гэж байсан. Гэхэд Чанкайши үгүй дорнод хятадын төмөр зам болон Манжурыг авна гэж ярьсангүй юу гэж дахин бухимдав. Сун Яцен Чан генерал тайван бай.
Бидэнд зөвлөлт Оросын тусламж хэрэгтэй байна. Эхлээд бид Бээжин эзлэн авч дунд дэргэн улсаа нэгтгэх хэрэгтэй байна. Иймээс Оросуудын шаардлагыг одоохондоо төвчгээс өөр аргагүй. Ван сайд хэлэлцээгэн үргэлжлүүл хэлэлцээрт гарын үсэг зурхад бэлдэх хэрэгтэй гэхэд Чанкаши бухимдан гарч одлоо. Сун эцэн Ван Жинтийн лүү харж инээмсэглэв. Цэргийн хүн хурц замтай байдгийн та хэлэлцээнд бэлд. Тува урайхан хувьд харин тодорхой тохиролцоонд хүрэх хэрэггүй. Монголоос улаан цэргийн ангиудыг гаргах тохиролцоонд хүрвэл сайн байна гэжээ. 1924 оны 1-р сард Карахаан Ван Жинтийн нар дахин уулзаж хэлэлцээ явуулав. Энэ удаа Карахаан дахин буулт хийж Хятадын талаас Оросын хил хязгаарын аюулгүй байдлыг сахин хангах баталгаа өгсөн тохиолдолд Монголоос улаан цэргийн ангиудыг гаргах баталгаа өгчээ. 1924 оны 5-р сарын 31-нд зөвлөлт Хятадын хооронд асуудлыг зохицуулах ерөнхий зарчмын тухай хэлэлцээр байгуулагдав. Энэ хэлэлцээрийн 5-р зүйлд гадаад Монголыг Хятадын бүрэлдэхүүн хэсэг болохыг хүлээн зөвшөөрчээ. Иймхүү Монголын тусгаар тогтнол дахин худагны ирэн дээр ирэв.